За сайн байцгаана уу. Статистикийн R програмын хичээлийн 2 дугаарыг үгээр эхлүүлье. За энэ удаад зайн өгөгдөл дээр хийх шинжилгээнүүдээс авч үзэх болно. За жишээ болгож авч байгаа өгөгдлийн хөдөлгөөр үндэсний статистикийн хорооны эмгтгэл дээр аймаг хотууд за Улаанбаатар хот хоорондын зай гэдэг ерөөс бүх боломжит хувилбараар ингэж тооцож үзсэн зайн мэдээлэл байдаг. За тэрхүү мэдээллийг аваад файл болгож хадгалж бэлдсэн байгаа. За тэр өгөгдөл дээр тулгуурлаад явъя. За эхлээд өгөгдлөө импортлж оруулж ирээ. Өгөгдөл маань болохоор аймгийн төвүүд за тэгээд мөн нийслэл хоорондын зай ийм өгөгдөл байгаа. За өгөгдөл импортлж оруулж ирэхэд бол бүгдээрээ read CSV зэрэг функц ашиглаж болно. За энэ тохиолдолд файлынхаа замыг мэдчих хэрэгтэй. За эсвэл ажлын хавцаа бас чиглүүлж зааж өгсөн байж болно. За энд бол RStudio програм дээр ажиллаж байгаа. За тэгэхээр RStudio програмын зарим бас тийм нэмэлт боломж байдаг. За тэдгээрээс одоо нэгийг энэ дээр сонгож яваа ажиллуулж жишээ болгож ажиллуулж үзүүлье. За тэрний юу гэхээр за RStudio API за энэ дээр харагдаж байна. За энэ дээр active document context за энэ функц байдаг шиг санагдаж байна. За тэгээд эндээс замынхын тухай мэдээлэл гэдэг. За энэ маань болохоор одоо энэ analysis R гэдэг энэ файл үүсгээд өгчихсөн байж байгаа. Энэ source файлыг агуул энэхүү source файлын бүтэн зам файлын нэрийг бүрэн буцаах болно. За тэндээс нь бүгдээрээ хавцны нэр ялгаад авчих хэрэгтэй. За тэр нэм гэдэг энэ функцийг аваад ашиглаж байна. За ингээд хавцныхаа нэртэй боллоо. За одоо энэ нэрээ ашиглаад ажлын хавцны замыг зааж өөрчилж болно. За тэгээд энэ дээр болохоор зөвхөн яах вэ гэхээр RStudio дээрлink команд маань ажиллана гэсэн. RStudio API гэдэг тусгай нэмэлт пакэж энэ дээр авч ашигласан байна. За RStudio ашиглаагүй тохиолдолд бол бас яг үүнтэй төстэй команд өгөх бас өөр арга бол байдаг. За ингээд ажлын хавцаа зөх хавц руугаа чиглүүлээд заачихлаа. Үр дүн нь бол энэ дээр ингээд харагдаж байна. Курсороор чиглүүлээд харуулж байгаа энэ хэсэг дээр харагдаж байна. За одоо өгөгдлөө оруулж ирээ. Өгөгдлөө болохоор distance between cities гэдэг. За ингээд нэрлэж. За одоо түрүү хэлж байсанчлан read CSV файлаа аваад ашиглаж болно. За энэ дээр одоо програмын хинт дээр энэ функц аргумент тэгээд тэдгээр аргументуудын дефолт утга анхны утга нь харагдаж байна. За энд файлаа нэргүнд зааж өгнө. За файлын нэр чинь за нэг иймэрхүү нэртэй хатгалсан санаж байна. Distance between cities CSV гэдэг. За ийм нэртэй хатгалсан. За бас эднэрт болохоор мөрийн нэр дугаар бол шаардлага байхгүй. Тэрний энэ бол алгасчээ.
За тэгээд аймаг хотуудын нэр бол текст буюу тэмдэгт мөр байдлаар шивэтэй байж байгаа. Тэгэхээр тэрнийг нь бол фактор төрөл рүү буюу чанарын өсгч гэж хувиргаж авахгүй гэд мөн ингэж зааж өгье. За ингээд тушаалаа өглөө. За ямархуу хэмжээтэй юу ороод ирчихвээ харъя. За 22 мөртөө 26 багантай тийм мэдээлэл орж ирсэн байна. За толгой хэсгийг нь хэвлээд үзчихье. За эхний 6 мөрийг нь аваад хэвлээд үзвэл иймэрхүү агуулгатай файл байна. За тэгээд энэ маань болохоор data frame хэлбэртэй явж байгаа. Is data frame distance between cities гэт. За data frame мөн гэт. За цаашаа энд зөвхөн зай мэдээллийг агуулж байгаа нэг хэсэг байна. За мөн аймгийн төвүүд Улаанбаатар хот энтергээд хотуудын нэрийг агуулсан бас хэсэг явж байна. За эдгээрийг тусна ялгаж аваад вектор матриц гэж тусна үсгэд өгчээ. Дараа нас аваад хэрэглэхэд хялбар гэдэг үгнээс. За эхлээд хотуудыг за аймгийн төв гэдэг утгаараа явна гэд провинс гэж нэрлэлчихээс. За эндээс distance between cities гэдгээс аль хэсгийнх нь нэрийг ялгаад авчихад болох вэ гэхлээр тэн чин нэгдүгээр үсэж аймгийн нэр. За тэгээд аймгийн төвийн нэр 2 дахь нь 3 дахь нь за 1 2 3 4 5 за 6 за зөвхөн аймгийн төвийн нэр гэт тэрний навна гэх юм бол 6-аас эхлээ. За Улаанбаатар хотыг оролцуулна гэх юм бол 5-аас эхлээд явах нь. За эднэрт за ингээд за хэвлээд үтсий. За ингээд аймгийн төвийн нэрс ингээд ороод ирсэн харагдаж байна. За одоо ороод ирье. За distance. За энэ маань болохоор саяны data frame маань хэдгээр мөр баг нь хаанага хэсэг вэ гэхээр за саянд Улаанбаатараас эхлэхээр 5 гэж ярьжсэн. Тэгэхээр 5-аас эхлээд дууссан дуустал буюу 26 дугаар багныг дуустал. Тэгээд бүх мөрүүд гэд энэ хэсэг маань бол зай мэдээллийг агуулж байгаа хэсэг болох нь. За ингээд сонгоод авчаар чинь data frame сонгогдчихно. За түүнийг бид нэр хоошоо ашиглах шинжилгээнүүд маань бол дандаа матриц хэлбэртэй байхыг шаардах учраас үнийг матрицлаад хувиргаад авчихъя. За ингээд авсан. За хэвлээд үзвэл за юм байна. Дандаа зайнуудаа ингээд ялгаад авчихсан. За ингээд үндсэндээ өгөгдлөө ингээд бэлтжлээ. За одоо цаашаага яг шинжилгээнийхээ хэсэг рүү оръё. За эхний шинжилгээ болохоор кластерын шинжилгээ л ерөөсөө хийгээд ирээ. За энэ дээр хийдэг үндсэн шинжилгээнүүдийн нэг. За энд бол эхлээд шатлах алгоритм, hierarchy clustering гэдэг. За тэр алгоритмаар шинжилгээ хийж үзье. За энэ тохиолдолд each class гэдэг status гэдэг үндсэн пакэжийн нэг функцийг энэ дээр ашиглана. За тэр функц маань болохоор зай матрицыг тусдаа тийм dist гэдэг функцээр бодулсан байхыг. Өөрөөр хэлбэл зай мэдээлэл маань болохоор dist гэдэг классын объект байхыг шаарддаг. Тэгэхээр дээр ялгаж авсан зай матрицаа
тэр dist классын объект болгож хувиргаж өгье. За distance гэдэг нь. За энэ. За класс нь одоо юу вэ гэд ингээд үзүүлье. Dist гэд. За энэ төрлийн классын объект нэрт шаардлагатай. За нэг буцаа устгахчээ. За ингээд энэ маань болохоор Z матрицаа бэлдэж өгч байгаа явдал. Энэ бол Z матриц болно гэд. За дараачих нь болохоор стожинхэн шинжилгээний маань хэсэг. За энд бол each class гэдэг ийм функц авч ашиглана. За D аргумент дээр нь бол саяныхаа зайгаа өгчгөн. За дараачийн гол үндсэн аргумент бол метод гэж байгаа. Метод. За энэ дээр үндсэндээ аймаг хот хоорондын зайн дээр шинжилгээ хийж байгаа гэхэлэр зайг болохоор complete ч юм уу. За эсвэл average бас байж болох юм. Гэтэ жинсэн гэдэг утгаараа. За тэгээд мөн ward зай байж болох юм. За эдгээр зайнууд бол ерөнхийдөө тохиромжтой зайнуудаа гэж үзэж болно. Single link ч энэ төр бол энэ тохиолдолд тохиромжгүй. За complete. За цагаар аваад авчи. За тэгээд эдгээр зайн энэ төр эдгээрийн цаа дутаа агуулга санаа ерөөд иймэрхүү шинжилгээнүүд ямар зарчмаар явагддаг вэ гэдгийг та сонирхож үзье гэх юм бол олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ гэсэн сурагчиг бол уншиж үзэж болно. За тэгээ шинжилгээнээс гарах үр дүнгээ бүгдээрээ тодорхой нэр бүхий объект тас оноож өгöd явъя. Цаашгаа өөр бүсэд нэмэлт зүйл хийхэд хэрэгтэй. За болсон. За шинжилгээний үр дүн ерөөсөө дендрограмм гэдэг диаграмаар харуулчвал их оновчтой байдаг. За түүнийг нь байгуулъя. Clustering гэдэг. За шууд ингэж байгуулж болно. За жоон томруулж агаад ингээд харч. За иймэрхүү дур зураг гарч иржээ. За энд бас тодорхой тооны кластер хуваагаа тэгээд эдгээр хоолтой тодтогч зурж харуул бол бас их эвтэйхэн байдаг. За тэрний нь болохоор rect each class энд харагдаж байна. За энэ функцийн тусламжтай хийж гүйцэтгэж болно. За эхний тэр tree гэдэг аргумент дээр нь болохоор тэр each class функцийнхаа үр дүн өгчгөн. За тэгээд энэ car аргумент дээр нь болохоор кластерынхаа тоог заагаад өгчгөн. За anchor юу болох нь гэд харъя. За 4 кластер хуваана гэсэн. За тэгвэл тэр тохиолдолд хуваагдж байгаа буюу үүсэж байгаа кластеруудыг энэ дэр ингэж ялгаж харуулсан байна. За ингээд ямар аймаг юмнууд нэг кластерт орж явж байгаа вэ гэдгийг энэ дэр ингээд эндээс ингээд харж болно. За тэгээд энэ дээр ялгарч харагдаж байгаа энэ кластер хуваалтыг бас тусад нь ялгаж авъя гэвэл бас боломжтой. Өөрөөр хэлбэл кластерын гишүүнчлэл cluster membership за энийг наваад үзье. За тэгвэл энэ дээр gatry за энэ доор харагдаж байна. За энэ функцийг ашиглаж болно. За tree гэдэг дээр нь мэдээж нөгөө H class функцийн үр дүнг зааж өгнө. За тэгээд K дээр нь бол урдын адилаас 4 кластертай гэдэг 4 гэдэг үнийг заадаг чинь. За нэг хийш нь хэмчээ. За юуг нь бороо игээд явчих. Тэр кластеринг
Энийг хумсантай холбоотой дэлгэцэн хэмжээг арай жижигээр сонгоод авчижээ. Олон видеовчлал хийхэд тохиромжтой гэж удаад ингээд тохируулсан байсан. За одоо жинхнээсээ амжихад болох байхаа. Бас RStudio програм дээр энэ диаграм харуулж байгаа хэсэг энэ төр гэдэг энэ бас шахагдахаараа их жижигэн болохоор бас гажигддаг алдаа заадаг юм тохиолдсон байдаг. За тэр сая бол энэ ингээд харагдаж байна. За ердийн тохиолдолд бол ийм алдаа бол гарч ирэхгүй. За тэгээд классрын гишүүнчлэл юу болж байна вэ гэдээ ингээд харч. За ингээд Улаанбаатар тэгээд бусад аймгийн төвүүд бүгдээрээ яг ямар дугаартай кластерт ингэж орсон бэ? Кластерын гишүүнчлэл дээр дугаар нь дээр харагдаж байна. За тухайлах юм бол одоо нэгдүгээр кластерт ямар хотууд байна вэ гэдээ аваад утсан. За эднэр байх нь байна. За эсвэл зөвхөн хотуудын нэрийг нь харьяа гэвэл бас ингэж болно. Names гэдэг энэ функц ашиглаад. За анхээр нэгдүгээр кластерт багтж орж байгаа хотуудын нэрс ингээ гарч ирж байна. За бүгднийг ингээд нийтэд нь ингээд авчия гэх юм бол за for in нэгээс 4 энэ гэдэг ингээд явж болно. За гэхдээ миний хувьд бол тэхгүй. Арай мэргэжлийн төвшөнд арай даваа чанартай функц ашиглана. За нэгээс 4. За функц гэдэг дээр нь болохоор одоо нэг төрж байгаа интер гэдэг одоо энэ дүгэн энийг инглээ цэгцтэй харагдуулахын тулд инглээ. За үндсний энэ бас и боллоо солих хэвээр. За үндсний ингэж боллоо. За юм биш. Дөрвөн кластерны бүрээр ялгаад харуулчихсан. За энэ үлийг болохоор түрүүчийнх шиг for давталтын оператор ашиглаад бас хийж болно. Гэхдээ миний хувьд бол тэгсэнгүү. Яг тэгэхээр supply гэдэг энэ давталтын функц бол нэг талаасаа бол давталтын оператороос бол хамаагүй хурдан ажиллана. За тэгээд нөгөө талаасаа энд гэл одоо тоолоор хувьсгч явж байгаа. Энэ хувьсгч гэдэл одоо ажлын огторгоо дотор үүсч орж ирээд хог тариад байхгүй. Өөрөөр хэлбэл одоо энэ хувьсгч маань бол энэ функцийн дотоод аргумент болоод явчихна гэсэн үг. Тэгэхээр ажлын огторгоо дотор бол гэдэг хувьсгч тустай үүсэхгүй. Эндээс харж болно. Зам нөгөө талаас ийм маягаар ажиллахнууд хамаагүй мэрэгжлийн төвшөнд бас харагдана. За ингээ хуваалт гэд гаргаслаа. За тэгээд өөр бусад янз бүрийн нэмэлт үр дүнгууд байж байгаа. За тэдгээрийн тайлбарсалт за дутан гавалгааг бол та бүхэн бас тэр олон хэмжээст өгүүлээ статистик шинжилгээ номноос дэлгэрүүлээд үзэж болно. За энэ төвд дээр классрын шинжилгээг шатлах алгоритмаар хийж гүйцэтгэсэн байгаа. За үүнээс гадна хэсэгчлэх алгоритм гэж байдаг. K-means clustering гэж ярьдаг. За тэр K-means гэх функц R програм дээр байж байгаа. За тэр функцийг нь ашиглаад бүгдээрээ шинжилгээ хийх гэж үзье. За K-means функцийн хувьд болохоор H class функцээс бол харьцангуй ялгаатай ажиллана. Цаана огт хоёр өөр алгоритм ажиллаж байгаа. K-means clustering-ийн хувьд болохоор зай мэдээлэл биш харин цэгүүдийн байрлал буюу тэр координат нь шаардлагатай байдаг. За тэгэхээр бүгдээр эдгээр цэгүүдийн координатыг ямар нэг байдлаар тодорхой болгож олох шаардлагатай гэсэн үг. За одоогор бол тийм мэдээлэл алга байна. Яг хоо газар зүүн байрлал урт руу өрөөрөө байрлал энэ төр гэдэг тэрнийг нас авч үзээд явж болох байх. Гэтэ тийм мэдээлэл бол одоогор алга байна. Зөвхөн зай мэдээлэл ээж байгаа. За тэгэхээр зай мэдээлэл дээр үндэслээд цэгүүдийн байршлыг тогтоох боломж байдаг. За энэтэй холбоотой multidimensional scaling буюу за нөгөө ном дээр бол
олон хэмжээст координатын шинжилгээгээд оруулчихсан юм шинжилгээ байж байгаа. За тэр шинжилгээг ашиглаж болдог. За тэр шинжилгээг бүгдээрээ хийж үзэх гэж оролдъё. Олон хэмжээст координатын шинжилгээ. За энэ дээр л бас хийгддэг шинжилгээ. За англиар бол multi dimensional scaling. За ийм нэртэй шинжилгээ байж байгаа. За нөгөө ном дээр болохоор энэ шинжилгээ бол нөгөө classic multi-dimensional scaling гэдэг яг тэр утгаар нь авч үзсэн байж байгаа. Голсын шинжилгээ энэ төрийг бас дундуур нь оруулж ирээд зин координатыг олох энэ төр дээр болохоор голсын шинжилгээ нэг хэсгийг бас оруулж ирсэн. За түүнтэй төстэй маягтай тийм задаргаа энэ төр бас ашигладаг. За тэр хэсгийг нь болохоор classical multi-dimensional scaling гэдэг. За тэр маань болохоор R программын classification дотор бол CMD scale за энэ гарч ирж байна. Ийм нэртэй функц болж тусагдсан байдаг. За энэ дээр D аргументын хувьд бас л ялгаахгүй нөгөө dist буюу нөгөө зай мэдээлэлээ өгнө. За K гэдэг дээр бол одоо огторгуу хэмжээс буюу тухайн цэг маань хичнээн координатор тодорхойлогдох вэ. Өөрөөр хэлбэл тэр өгсөн зай мэдээлэл дээрээс бид нар төгсөн байж байгаа тэр цэгүүд маань болохоор ямар хэмжээс докторгууд дээр байгаа вэ гэд түүнийг нэг аргумент дээр зааж өгнө. За тэгээд үндсэндээ эндээс бол CMD scale функц маань болохоор аргументаас хамаарат бас буцаах нь бол янз бүр болчихно. За шууд ингэж ажиллаж байгаа тохиолдолд бол координат буцчихна. За цаашаа одоо энийг true enter гэдэг ингэж өгөх тохиолдол илүү дэлгэрэнгүй үр дүн бол гарч ирнэ. За бид нар зөвхөн координат шаардлагатай учраас ингэж л ажил болчихъя. За ажиллалаа. За ингэж шинжилгээг болохоор иймэрхүү байдлаар хийх нь байна. За одоо гарч ирсэн координатаа бүгдээрээ диаграмаар харуулъя. За координат за чих сонин дүр зураг ажиглагдчих чинь. Хоёр хот болохоор хоёр тишээгээ шидэгдчихсэн. Бус нь ингээд байрлалчихсан. За энд үндсэндээ ямар нэг асуудал гарчээ. Асуудал яагаад байгаа вэ? Юунд байгаа вэ гэхлээр шинжилгэн дээр тавигддаг ерөөсөө шаардлагаар бодож үзэх хэрэгтэй. CMD scale буюу classical multi-dimensional scaling маань болохоор яадаг вэ гэхлээр үндсэндээ бол Евклидийн зай матриц. За өгтөө бол тэр эрг тодорхойлогдсон тийм зай матриц дээр л ажилдаг байж байгаа. Тэгэхээр бүгдээрээ манай зай матриц эрг тодорхойлогдсон юм уу үгүй юу? Түүнийг шалгаад үзье. Зай матриц эрг тодорхойлогдсон хэсгийг шалгах. Олон бол газрын зураг дээр чинь хотод бол арай нэг өөр байдалтай байрладаг шүү дээ. Гэтэл энэ дээр нэг шулууны дагуу нөгөөт нь нөгөө хоёр нь хоёр тишээ шидэгдчихсэн гэдэг их гаж байрлал гарч ирсэн байна. Тэрний ч одоо юу хотод тийм байрлал энэ төр гэж үзэх аргагүй юм л та. За энэ дээр болохоор матриц эрэг тодорхойлогдсон гэдэг энийг шалгах хэрэгцээ шаардлага зөндөө тулгардаг. Энэ тохиолдолд бол matrix calc за хин пакэж шиг санаж байна. За энэ дээр is positive за гараад ирлээ. Is positive definite гэдэг ийм функц байдаг. За энэ дээр бид нар яах нэг ялгаж зааж өгöd байгаа матриц маань юу гэлээ гэхэлэр энэ хийж байгаа. За энийг яг хөө эрэг тодорхойлогдсон биш юм байна. За тэгэхээр
үндсэндээ энэ classical multidimensional scaling-ийн маань нөхцөл анхнаас ингэ зөрчигдсөн байсан учраас ийм гаж буруу үр дүн гарч ирсэн болж таарах нь байна л да. За тэгэхээр энэ тохиолдолд бол энэ зай матриц ингээд эрэг тодорхойлогддог болчоор энэ classical multidimensional scaling гэдэг энэ шинжилгээг бол хийх боломжгүй болчихно. Өөрөөр хэлбэл CND scale функц бол ямар ч хэрэгцээг боллоо гэсэн үг. За тэгээд мөн эдний шинжилгээгээр нөгөө цэгүүдийн координатаа олохыг зорьсон байж байгаа. Тэгэхээр яг одоохондоо бол нөгөө координатаа бол олж чадсангүй. Тэгэхээр одоо дахиад цаашаа хэсэгчлэх алгоритм бүхий тэр кластерын шинжилгээ хийх буюу нөгөө K-means тэр функцийг ашиглах боломжгүй болчлоо. За яг одоо ч тэгэхээр за эсвэл бас ингэж болох юм. Зай матрис маань эрэг тодорхойлогддог болчиход байгаа. Тэгвэл үнийг эрэг тодорхойлогдсон болгож бас засаад тэгээд энэ шинжилгээг бас хийгээд үзэх орлого бас хийгээд үздэг юм билүү. Зай матриц эрэг тодорхойлогддог тарих нэг оролдлого. За заавал энэ CND scale функцээрээ дамжуулчаал гэд нэг бүтээрээ зориод үзье. За энэ дөр бол matrix гэдэг импликач байдаг шиг санаж байна. Энэ дээр near PD за гараад ирлээ энэ функц. Энэ одоо nearest positive definite matrix гэд ойлгож болох юм. Одоо өгсөн матрицад хамгийн ойд байх тийм эрэг тодорхойлогдсон матрицыг олж буцаадаг юм функц байгаа. За энэ дээр бүгдээрээ нөгөө анх ялгаж авчихсан зай матрицаа өгчихье. За зай матрицын гол дигнолдор бол тэгүүд явж байгаа. Тугаасаа хот өөрөөсөө өөртлөг хүртэлх зай нь бол тэг байх хэвээр. Юунаа олчихв. За тэгэхээр тэр тэг гэсэн зайнуудыг бол хадгалаад аваад явъя. За мөн зай матриц гэж байгаа учраас заавал тэгшимтэй байх хэвээр. За тэрнийг нь бүр тусгаал нь тодруулж зааж өгье. Нэг түр хойшоо хамчихъя. За тэгээд үндсэнд ингээд ажиллаулаад үзэж болно. За гарч ирсэн үр дүнгийн бас хэдүүлээ яах вэ гэхээр эндээс чинь зөвхөн матриц л эднэрт хэрэгтэй. За энэ нэртэй аргумент, ийм нэртэй дид аргумент, дид утга байдаг. За энэ бас арай өөр төрлийн класс их учраас энийг бас матриц болгоод хуургаад авчи. За энэ чинь 100 итерац явж байгаа юм. Тэрэн дээр нийлэхгүй нэг чинь. Тэгэхээр одоо maxit гэдэг нэг аргумент гэдэг шиг санаж байна. За энэ байна. Энийг нэдүүлээд за 100 дээр болохгүй бол 1000 гэд ахиухан заагаад гэж. Бас нэг зүйл мартах гэж байна. Гарч ирсэн зайга бүгдээрээ distance new гэд ингээд хадгалчихъя л да. Тэгэхгүй бол бидний ажил маань салхинд хийсцэн гэмээр юм шиг болчихно. За ямар нэг анхааруулга өгсөнгүй. За энэ зай матриц. За анхны бидний авсан зай матрицад хамгийн ойролцоо байдаг эрэг тодорхойлогдсон зай матриц гэхлээр. За энэ доторх утгууд маань одоо 10-аас 18 зэрэг тэнтергээд ихэнх нь тэгэргүй энтер явчихсан ч байх шиг. За энэ ч бас бүтэлтэй орлого бас болохгүй л байгаа бол тоо да. За цөмөг дээрээ дахиад нөгөө эрэг тодорхойлогдсон байх үгүй юу? Шалгаад үзье л да. За яаж шалгадаг вэ гэхлээр энэ функцийг хулаал тавьчихъя. Одоо болохоор нөгөө new гэдэг матриц дээр шалгах хэрэгтэй. За false гэж байна. За анкер ер нь болохгүй байна л да. За яг юу ч гэсэн та дахиад бас нөөцөн дөр арга байд байгаа. Та ерөнхийдөө энэ multidimensional scaling шинжилгээ маань болохоор зай матрикс эрэг тодорхойлогдсон үед энэ классик утгаараа шинжилгээгээд
эрэг тодорхойлогдоогүй үед болохоор цаашаа нөгөө шинээр одоо олж тодорхойлох тэр координат буюу одоо шинэ одоо зай гэх юм уу та. Түүнийг одоо хууч анх өгсөн зайтайгаа одоо хэр ялгаатай вэ гэсэн нэг тийм хэмжтүүнийг тооцоо. Тэгээд тэр ялгаах одоо хамгийн бага байх хууц тийм одоо цэгийн координатыг одоо яаж олох вэ тэр гэсэн утгаар бас тийм бодлого тамиалаад бас боддог. Үндсэндээ тэр нь болохоор оптимизацийн бодлого маягтай тамиалагддаг явцдаг. За тэгээд тэр хоёр матриц хоорондын тэр хуучин зай матриц шинээр олох тэр цэгийн координат түүнээр толгуурласан зай хоорондын ялгааг болохоор бас тодорхой нормоор стресс гэж хэлдэг. Тийм нормоороос үнэлээд тэгээд тэр нормо минимумчлах тийм оптимизацийн бодлого бас тавьж авч үздэг. За тэр нь болохоор ерөнхийдөө жоохон давхар нэг оптимизацийн нэтрийг бас өөр нэмэлт зүйл яригадаад явчих учраас бол ерөнхийдөө агсан төвшөнд түүнийг судлуул зөвхөмжтэй байх гэж үзээд энэ хичээлгээ сурагчид бол нөгөө олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ номонд бол оруулаагүй байж байгаа. За гэхдээ энэ дээр бол яг хуу нэгдүгээр арга мухарцсан учраас бас тэр шинжилгээнээс бас өөрөөр хэлбэл өөрийнхөө мэддэг тэр зүйлээс бас та бүхэнд хуваалцаад энд оруулъя гэж бодож байна. За тэгэхээр нэгэнд нөгөө за стресс энтергээд тэр нормыг бол яг хуу нэг авч үзээд яг зүгээр энд өргө ашигладаг нэг юм нормын функц гэдэг тэр функцийг аваад үзье. Би ер нь одоо сая бүгдээрээ зай матриц эрэг тодорхойлогдоогүй байсныг нь эрэг тодорхойлогдсон болгох юм орлого хийж үзсэн. Тэгэхээр энэ хуучин distance матриц, шинээр олсон distance new матриц хоёр хооронд одоо хэр ялгаатай юм бэ? За түүнийг нь тодорхой нормын утгаар хэмжиж үзье л да. Тэгэхээр шин болон хуучин зай хоорондын дундаж ялгаа, за ер нь бол ялгаа гэж авч үзээд тэгээ түүнийг одоо матрix элементийнхаа тоонд бас хувааж үзээд ер нь нэг хотын хувьд одоо хэр хэмжээний тэр зайн одоо гажилт зөрөг гарч байгаа юм бэ? Тэрнийг нь тооцож үзье. За энд бол норм гэдэг юм функц байдаг. За x гэдэг дээр нь бол нормыг тооцож үзэж байгаа матрix авна. За манай нөгөө distance new энэ болон distance гэдэг хуучин зай матриц энэ хоёрын хооронд хэр ялгаа байх нь үүнийг тооцож үзье. За энэ дээр type гэдэг дээр нь болохоор ашиглах нормо зааж өгнө. За энд бол бас харьцангуйн хэрэглэгддэг нөгөө Frobenius-ийн норм аваад ашиглаад явчих. За одоо энд чинь нөгөө ялгааг дунджаар гээд нэг зорилго тавьцаа. Одоо тэрнийг бичиж та. За нийт элементийн тоо ер нь яг өөрчлөлт орж байгаа элементийн тоог л энэ дээр тооцож үзье. Түүний тулд биднэрт матрицын хэмжээс хэрэгтэй, хэдэн мөртэй вэ, хэдэн багантай вэ тэр нь бол хэрэгтэй. За дим гэдэг дээр за distance матрицын хэмжээ буцаад функц 22 мөр 22 багантай гэх. Энэ дээр бол нэг нь л бидэрт хэрэгтэй. Эхний утга нь мөрийн тоо. За ингэж авчаад одоо цаашаа яах вэ гэхээр нийтдээ болохоор матриц маань ийм тооны элементтэй. Тэндээс гол сигнал нь бол дандаа тэг байж байгаа. За ингээд сигналд хажуудлын элементүүд үлдлээ. Тэгээд тэдгэрийн хагас нь нөгөө ах хастайгаа адилхан буюу зай матрис маань тэгшинтэй матрис байгаа. За иймэрхүү буюу ер нь бол нэг үрчгэн энэс нэг их бах нь хоёр ийм тооны элемент байх нь байна л да. За ингээд тооцоод үзье. За 101 км гэсэн үг баха. Зайг бол километрээр өгч явж байгаа юм чинь. За тэгэхээр 101 км гэдэг чинь бол бараг л Улаанбаатараас Төвөө аймаг хүртэлх 45 км-с ч бараг их
их зай ороод ирсэн байна л да. Тэгэхээр бараг заримтай нарыг наалтуулаад тавих хэмжээний тийм их ажилт өөрчлөлт орсон байх нь л да. За тэгээд ахтал одоо матрис маань бол эерэг тодорхойлогдсон бол чадахгүй л байна л да. За ер нь бодоод үзэхдээ эерэг тодорхойлогдож чадахгүй байх нь бараг аргагүй юм шиг байна да. Тэр хот хоорондын зам харилцааны тэр газар зургийг харж байхад зарим аймагуд бол хоорондоо их тойроо замаар холбогдсон тэр их сонь холбогдсон юмнууд бол байдаг. Шууд газар зүйн байрлалаараа бол энэ зай гэдэг маань бол шууд л хоорондоо шулуунаар холбоол тэгэл зай тооцчих юм бол чигтээс нөгөө Евклидийн зай маань л гарч ирнэ. Гэтэл Евклидийн зайнаас бол Эрстэс ялгаатай зай энэ дээр явж байгаа юм байна л да. Ер нь үгэнсийг бодоод үзвэл. За тэгэхээр classical multidimensional scale маань бол энэ тохиолдолд ер нь бол явахгүй байна. За гэхдээ энэ хүн шинжилгээ маань болохоор анхнаасаа цэгийн координатууд мэдэгдэж байгаа, өгөгдөж байгаа гэдэг. Тэгээд их олон хэмжээс докторгууд дүрслэх тийм дүрслэл энэ төр шаардлагатай болж байгаа тохиолдолд түүнийг 100 хэмжээс докторгууд одоо хавтгай дээр цэгийн диаграмаар үзүүлэх гэдэг ч юм уу. Тэр тохиолдолд ашиглавал их зохимжтой байдаг. Тэр олон хэмжээс докторгууд нь зай матрицаа бодож гаргуулж авангуудаа тэр зай матрицаа аваад шинэ докторгуугийн хэмжээсийг 2 гэдэг ч юм уу 3 гэдэг ч юм уу ингэж зааж өгöd. Тэгээ гарсан шинээр тэр 2 хэмжээс докторгууд гарч ирж байгаа цэгийнхаа координатаас нь цэгийн диаграм байгуулад тэгээд тухайн дээр ажилтны утгууд буюу тэр цэгүүд маань бие биенээс ямар зайд байрлаж байгаа вэ? Ерөнхий тэр объект цэгүүдийн маань байршил, харилцан байршил ямар хөө дүр төрхтэй байгаа вэ гэдгийг бол мэдэж авч болдог. За тэр талаас бол энэ шинжилгээ маань бол тэр классик гэдэг тэр утга агуулгаараа ч гэсэн бас практик дээр харьцангуй өргөн хэрэглээтэй байдаг. За одоо тэгэхээр хэдүүлээ санаж байсан шинжилгээ маань бол явсангүй. Тэгэхээр цааш хэдүүлээ нэмэлт тийм шинжилгээ хийгээд үзье. За шинжилгээний бол хэд хэдэн хөлбөр байждаг. Non-metric multidimensional scaling гэдэг. За тэрнийг нь ашиглаад үзье. За mass гэдэг энэ R програмын бас үндсэн нэг юм пакэж байдаг. За нэр нь ISO MDS гэдэг энэ нэртэй функц байж байгаа. За энэ функц дээр болохоор за бас ялгаа авахгүй яг л адилхан төрөчөө адил. Зай матрицаа өгнө. За тэгээд K гэдэг дээр нь болохоор шинэ докторгоо хэмжээсийг заагаад өгч. За тэгээд гарч ирж байгаа үр дүнг нь болохоор metric MDS гэдэг. За ингээд хадгалаад явчих. За нийлсэн барьсан энэ чинь. За түрүү хальт танилцуулж явсан. Стресс гэдэг юм норм авч үзээ. Тэгээ түүнийг минимумчлах тийм бодлого тавьж боддгоо гэт. За үндсэндээ тэр бодолд маань бол үндсэндээ нийлчихэж байгаа юм байна. За тэгэхээр тодорхой шийд олчлоо гэсэн үг. За одоо үг дээрээ гарч ирсэн үр дүн дээрээ диаграм байгуулад үзчихье. Цэгэн диаграм байгуулад яа эн чин яг энэ зүйл гардаг лээ. Нэрээ цэвүүд дээр нь юу байгуулах хэвээр мартсан байна. За. Цэвхүү харахад бас төрж байгаа сонц ялгаа байхгүй шүү дээ. За гэхдээ энд aspect ratio буюу хоёр тэнхлэгийн масштабыг адилхан гэд үзье л та. Жохон жээчгээ зурагдаад тах шиг байна. За тэгсэн ч гэсэн ямар ч нэмэргүй. Угаасаа л хэлбэр бол их онцгой юм л та. За тэгэхээр энэ тухайлд яг энэ non-metric гэдэг энэ хэлбэрээр бол шинжилгээ бол явахгүй болж байна. За одоо тэгэхээр цаашаа хөх дээрээ
арай өөр төрлийн шинжилгээ хөлбөр авч үзье. За одоо тэгэхээр өдөр яг стандарт юм бол стандарт пакэж энэ бол ашиглахгүй. Энд Smart Copy. За ийм нэртэй пакэж. За нэмж суулгах шаардлагатай. Энэ бол суулгах команд нь болохоор юу ч юм. Install packages гэд за нэр өгч чинь. За таагууд бол энэ тушаалыг өгөөд ажиллуулад энэ пакэжийг бол татаж суулгах хэрэгтэй. За энд болохоор угаасаа өмнө хэрэгжилжсэн учраас энд суулгачихсан байгаа. За энэний multi-dimensional scaling гэдэг нэр нь ч их ойлгомжтой ийм функц гэж байгаа. MDS гэх тийм нэртэй функц. За тэгээд энэ дээр болохоор эхний дельта гэдэг дээр нь болохоор нөгөө зай матрицаа өгчгөн. За тэгээд энэ NDM гэдэг дээр нь болохоор хэмжээсээ заагаад өгчнө. За энэ маань болохоор нөгөө түрүү ярьжсэн нөгөө стресс гэд шин зай болон хуучин зай хоёрын хоорондын тэр ялгааг тооцож үздэг ийм нэг норм байж байгаа. За тэрнийг минимумчлах замаар явагддаг ийм шинжилгээ байж байгаа. За тэгээд энэ шинжилгээг ашиглаад үзье. Үр дүнгийг нь стресс мин MDS гэд ингээд нэрлээд хадгалаад явчих. За дахиад диаграм хэдүүлээ байгалаад үзье л та. За иймэрхүү дүр зураг харагдаж байна. За түрүүчхээс бол арай дээрдчээ байдал бол хамаагүй дээр. Стажинг нь Монгол улсын газрын зургийн хэлбэр яг эргүүлэлт орцсон л бол тоо. Ийм хэлбэр дүр төрх бол харагдаж байна. Ерөнхийдөө энэ multi-dimensional scaling шинжилгээний хувьд бол цэвүүрийн харилцан байршил ялгарч гарч ирж харагдана. Шаардлагатай гэж үзвэл энэ координатын системийг бас эргүүлэх цэгүүдээ одоо нийтэд нь эргүүлэх тийм эргүүлэлт бас хийж болно. За тэр нь бол тухайн судлаачийн бол хэрэгцээ шаардлагаас бол хамаарах зүйл. За энэ дээр энд зарим нь хараар энэ одоо нэг баахан цэвэд ялгарл нэг сайн тод харагдахгүй юм а да. Олон гоё үр дүн гаргаж ирсэн энийг сайхан тодорхой харчвал зүгээр байна. За тэгэхээр энэ диаграм байгуулж байгаа функцийнхаа аргументуудыг л хэдүүлээ наривчилж өгөх шаардлагатай болно л доо. За энэ чинь би одоо өмнө нэг төдийлэн ашиглаж байгаа учраас хэлбэтэж үзэхээс арга байхгүй дээ. За инхээр нөгөө generic float функцийн нөгөө хэлбэр рүү дахиад орчлоо. Тэгэхээр энэ бол биднэрт бол шаардлагагүй. Бидний хаагаад байгаа функцийг болохоор яг нөгөө энэ объект энэ Smart Copy packaging MDS гэд энэ функцээс гарч ирж байгаа үр дүн дээр ажилладаг. Тэр float функцийн хэлбэр биднэрт хэрэгтэй. Тэгэхээр тэрнийг нь үндсэндээ яг функцийнх нь өөрийнх нь яг жинхэнэ тэр нэрээр нь одоо очиж үндсэндээ одоо. За түүний тулд бүгдээрээ энэ объект маань чухам ямар классих юм бэ? Түүнийг нь мэдэж авах хэрэгтэй. Тэр функцийн нэр бол за энэ Smart Copy гэдэг нэр чинь. За copy-дод авчи. За тэгээд энэ float гэдэг энэ generic функц буюу одоо ерөнхий функц гэж одоо хэлж болох юм да. Тэр функцийн цаана байж байгаа энэ объект дээр ажиллаад байгаа функц маань гэх юм бол цаана ийм нэртэй гэсэн үг. Ерөнхийдөө ийм функцийн нэр бол классын нэр, тэгээд цэг гэж тусгаарлах тэмдэг орж ирээд тэгээд float гэдэг энэ generic нэр гэдэг ийм бүтцтэй байдаг. За иймэрхүү зүйлсийг бол та
статистик програмчлалын R хэл гэдэг тэр номноос бол дэлгэрэнгүй үзэж болно. За хэлбэг нь аваад үзсэн. За хөө яг гараад ирэх шиг боллоо доо. Smoke-up моделийн тэр хоёр дефолт байгууллагад ашиглах функц гэл байж байна да. За эндээс нь харж байгаа л бүгдээрээ өгнөдөө. За плот гэд ингээд явах нь ойлгомжтой. За цаашаа одоо бүгдээрээ эндээс харж хагаад юу өгөх вэ гэхлээр өнгийг л их сайхан тодруулаад өгчөөд болно доо. Өнгөтэй холбоотой аргумент байна. Call гэд нэртэй юм байна. За ангийн нийтүүлээ зүгээр энд бол өнгөний тодорхой тэмдэгс дарааллын дагуу тест дугаараараа явж байгаа байна. Зүгээр шууд бичээ заагаад өгчдөө. За dark gray гэд. За нэг жоохон бүдэгдүр саарлах өнгөтэй байжиг. Тэгээд гол нь нөгөө биш чинь лейблийн өнгө болчихно. Энд чинь юуных нь цэгийн л өнгө болов та. Энд нөгөө label comp гэд харагдаж байна. За энэ label comp. За тэрний нүгтэр ингэж зааж өгөх хэрэгтэй болох нь. За дахиад бас өнгө заадаг. Энд өнгө зааж байгаа. Аргумент энд байгаа юм шүү дээ. За энэ өнгөний заагаад өгсөн. За одоо ч нүгтэрээ өөр явах хэрэгтэй гэхэлэр тэр нөгөө label comp гэдгийг зааж өгье. За энэ чинь болохоор list хэлбэртэй заавал зааж өгөх хэрэгтэй юм байна. Label true. За энэ бодвол нөгөө label-ийг хэвлэн шүү гэдгээ хэлж өгч байгаа бол та. За тэгээ call гэд нэртэй юм байна. За үндсэндээ харах зүйл харчих шиг боллоо дөө. Энд label true гэж харагдсан. Тэгээд call гэд. За одоо энэ дээр өстой ч нөгөө true өгөх гэсэн dark gray тэрнгөө өгчээ. За сая ямар алдаа гарч юу? Маржин энэ нэтэрээ. За энийг нөгөө жижигрүүлчихээр ингээд тах шиг байна л да. Зүг юм байна. Тушаал өгт энэ диаграм харуулдаг энэ цонхноо хэсгийг жижигрүүлж болохгүй юм. Тэгэхээр шахалж яруу маржин энэ гэдэг алдаа гараад байгаа бол тоо. За одоо цэгүүд маань тодорхой ялгараад ингээд харагдаж байгаа шиг байна. За ингээд үндсэндээ цэгийн байршил боломжийн болчихж байгаа юм чинь бүгдээрээ одоо юу яа та. Энэ шинжилгээ маань бол цэгийн координатыг гаргаж ирж биднэрт өгөх ёстой. Одоо тэгэхээр энэ координатыг нь гаргаж авъя. Координат. За хуучин координат сугаас хэрэггүй ин чинь шууд шинээрээ дараа татгалжээ. Стресс минь MDS гэж байгаа. Эндээс дельта цэг гэхэлэр чи матриц хэлбэртэй юм байх хэвээр одоо. Comp гэд энэ дээр configuration plot гэсэн байхыг бодоход энэ comp гэдэг дээр л хадгалсан байх шиг байна да. Энийг тодорхой мэдэх юм бол энэ MDS функцийнхаа баримжуулалтыг үзэж болно. Буцаах утга нь хаана энэ вэ гэт. Матриц гэж байгаа residual гэт энэ бол яач биш боллоо. Comp энэ юм уу та. Гэт хэвлээд үзье. За энэ мөн юм байна л да. За ингээд цэгийн координаттай болчлоо. Одоо тэгэхээр бүгдээрээ цаашаа үргэлжлүүлээд кластерын шинжилгээ гэх үргэлжлүүлж хийж болох юм. Кластерын шинжилгээ одоо бол нөгөө хэсэгчлэх алгоритмаар шинжилгээ хийж үзье.
За энд бол gamings гэт status гэдэг энэ үндсэн пакэж дээр өгдөг энэ функцийг ашиглаж болно. X гэдэг дээр нь болохоор цийнхаа координатуудыг нь өгнө. За centers гэдэг дээр нь бол хэдэн кластер байгуулах вэ? Тэр тоо хэмжээгээ өгнө. За тэгээ гарч ирсэн үр дүнгийг нь кластеринг гэт түрүүн чи объекттой оноогод өгч. Угсаа тэр хэрэг за ингэж ажиллуулж. За одоо гарч ирсэн үр дүн дээр хэдүүлээ дахиад нөгөө юугаа бас нэг диаграмаар л үр дүнгээ харчаа та. За энэ шинжилгээний үед бол кластер гэдэг пакэж дотор байдаг class plot илүү. За тийм. Class plot гэдэг энэ функцийг ашиглаад диаграм байгуулж харж болно. За энэс ч гадна өөр энэ дээр чинь бас өөр яадаг үлээ гэхээр кластер хаадаг тэр кластер хуваалт тэр гишүүнчлэлийг нь бас өгөх хэрэгтэй байдаг. Кластер за өөр чинь бас нэг хэд хэдэнд зүйл заах хэрэгтэй өгөх хэрэгтэй өдөр баримжуултыг нь харчээ. За энэ дэр чинь их тодорхой зүйл харагдахгүй байх чинь class plot болт энэ биш. Биш л ах та. За муу юм байна. Зяхо. Тэгээд default нэртэй яваа юм бол зяхо Linus 2 угаасаа чинь default утга нь лээс юм байна л дөө. За ер нь ингэж байгуулад үтчихээ дөө. За X not numeric чин ёо энд цэха координатууд өгөх ёстой шүү дээ. Тэгээд түүнийг шинжилгээгээр гарч ирсэн тэр кластерын гишүүнчлэлийн юмнуудаар ялгаж харуулсан тийм диаграм байгуулах гэдэг. Урд нь яг кластер ингэдгээ өгчихсэн юм бол за иймэрхүү үр дүн гарч ирж байна. Энийг холбоцсон ягаан шугамын чинь энийг чинь арилгахчмаар юм байна да. Энд чи ямар нэртэй аргументаа гаддаг те. Linus null энэ л за шаардлагатай бол доороос нь үзчих болно дөө. За тийм үн юм байна л да. За энэ. За сайн ягаан шугамыг үгүй хичлээ. Тэр шугамарч яах вэ? За яг өөрчин лейбл хэрэгтэй юм байна да. Лейблтэй холбоотой юм. Labels гэдэг энэ юм байна. Label гэдгийг за ямарсан 0-оос ялгаатай л өгчөд болохоор юм шиг байна. Labels 2 ч юм уу за ингэж өгч. За өөр чинь бас нэг нэр төрөөчих шиг жайжгийг зураад байх ч юм билүү. Ингэж өгч. Бас нэг марчин л та. За иймэрхүү төр зураг ажиглагдаж харагдаж байна. Жохон томруулаад харчих. Хавд баяуулгын ус. За нэг кластерт гэж байна. Говьалтай, цавхан, баян онгор. Энэ одоо үр хангай, харангай хүсгэл. За эднэр нэг кластер. За эднэр байжлах юм аа. За тэгээ булган, орхон, сэлэнг,
дархан уул, за ойролцоо юмнууд нэг кластерт орчжээ дээ. Гэтэ нийт цэгийнхаа байршлаар аваад үзэх юм бол дархан, Сэлэнг, Улаанбаатарын энд байдаг. Бас жоохон гажиг байна да. За ямарсан ойролцоо юмнуудаар нь бол сайхан кластерлаад өгчихсөн юм байна. Гэхдээ яг цэгийн тэр нарийн байрлал координат гэх юм бол нэлээд гажуудалтал орж ирж л тээ. За энэ ч ер нь нөгөө манай Монголын нэг автозамын сүлжээл одоо жоохон гажуудалтай зарим аймаг руу их таарч ирж очдөг. Тэр зураг тэрнээс л болж юм гажиг үсэж байгаа болоо да. Уул нь бол Улаанбаатараас чинь дархан орчоод дараа нь Сэлэнг ордог. Гэтэл энд бол эсрэгээр юм харагдаж байгаа юм. За тэгэхээр иймэрхүү гажиг бол нэг юм үед бол Займатрас манай л эрэг тодорхойлогдож байгаа үед бас харьцаа багасаал ороод ирэх баг. Гэтэ тэрэн дотроос дахиад нарийн эрүүл бас ярих зүйл байж байгаа. За та хэд бол түрнийг нөгөө олон хэмжээст өгүүлэн статистик шинжилгээ тэр номноос бол нарийн сайхан уншиж үзэж болно. За ингээд үндсэндээ статистик шинжилгээнүүд гэх юм бол иймэрхүү юм бай. Иймэрхүү шинжилгээнүүд бол хийж болж байна. За энэ дээр өөр бас нэг сонирхолтой зүйл гэх юм бол энэ юу байж байгаа. Нөгөө одоо жишээлх юм бол Улаанбаатараас гараад бүх аймагуудыг үзчихэд аймгийн төвүүдээр орчоод эргээд Улаанбаатарт ирэх хамгийн дөт зам юу вэ гэдэг ч юм уу. Одоо янз бүрийн тийм аялагч, жуулчлагч нар гэдэг ч юм уу. За эсвэл нөгөө сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн тойрон аялал гэдэг ч юм уу. За эсвэл янз бүрийн урлагийн тоглолт. За иймэрхүү зүйл зохион байгуулахад одоо тэр зам харьцаа талаасаа тэр тулах за километр талаасаа хамгийн бага тэр хувилбар одоо юу байх вэ? За түүнийг хэдүүлээ тооцож үзье. За иймэрхүү бодлого бол автоматизацийн болоод дотор бол нөгөө traveling salesman problem гэж томьёосон юм бодлого байдаг. За тэр үндсэндээ бол тэрл бодлого болно гэсэн үг дээ. Traveling salesman problem. За энэ чинь бол Улаанбаатараас гараад Улаанбаатартаа буцаж ирнэ гэхлээр цаана үлдэж байгаа 21 аймаг байж байгаа. Тэгэл ямар ч хамаагүй дараалалаар сэлгээл янз бүрийн хувилбараар явж үзнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ дэр одоо нийт сэлгэх боломжтой өөрөөр хэлбэл нийт боломж дээр хувилбарын тоо нийт ихтэй нь вэ гэдгийг бүгдээр эхлээд тооцоод харчээ. Нийт ялгаатай тэр бүх нийт хувилбарын тоо юу байх вэ гэдэг. За энэ чинь бол үндсэндээ сэлгэмэл цаана сэлгэмэл болох юм чинь бүгдээр нийт боломж сэлгэмлийн тоо гэхэлэр факториалаар тооцогддог баха. Нийтдээ 21 аймаг байж байгаа гэхэлэр нийт боломж хувилбарын тоо бол яг замбрааг юм гарч байна да. 5 гээд одоо энэ тоог үрчин 10 нэмэх 19 зэрэгт 19-20 хоорондоо тоо талаар гарч байгаа юм байна да. 19 хоорондоо ч юм уу. За ийм хэмжээний тийм боломжтой хөлбөрүүд ахны. За тэгээд тэр болгон дээр одоо зайныг нь тооцож үзээд хэд гарч байгаа вэ гэдгийг бол шууд тооцох гэдэг бол энэ тохиолдолд бол боломжгүй хэцүү юм болох нь. Тэгэхээр энэ тохиолдолд бол автоматизацийн тийм тусгай арга техник одоо хэрэгжилж бодохоос өөр арга байхгүй. За тэгээд энэ дээр энэ genetic algorithm гэж байдаг. За genetic алгоритм. Одоо
эволюц хөгжлийг одоо үндсэндээ тэрний загвар дээр автоматизацийн алгоритм боловсруулсан байдаг. Тэгээд генетик алгоритм гэдэг үндсэндээ одоо генетикийн тэр байгалийн шалгалт тэр эволюц хөгжлөнд ямар төчмөр явагддаг вэ? Тэргээр бол үндсэндээ цаад энэ алгоритмыг бол төсөөлж ойлгож болно. За тэгээд энэ дээр бол ашиглах янз янзын тийм функц байдгаас энэ GA гэдэг genetic algorithm гэл үндсэндээ тэрнэл зориулсан пакэж байж байгаа. За тэрний GA гэдэг энэ функцийг ашиглаж. За энэ функц дээр бол бүгдээр эхлээд болтын төрөлийг зааж өгөх хэрэгтэй болно. Манай бодлогоч нь бол үндсэндээ янз бүрийн боломж төвлөрүүдийг тооцож үзэх буюу тийм сэлгэмлийн төрлийн бодлого байж байгаа. Тэгэхээр permutation гэд төрлийн өгч хэрэгтэй. За өөр чухал аргумент гэх юм бол энэ фитнесийн функц гэж байж байгаа. Боломж тэр хувилбаруудаа орж ирж байгаа тэр хувилбаруудаа хэр сайн хувилбар вэ гэдэг тэр оноо үнэлгээ өгөх юм функц байх хэвээр. За энэ функцээ хэдүүлээ тусад нь зохиож өгөх хэрэгтэй. За ингээд нэг функц зохионоо гэдэгт хэдүүлээ ингээд төлөвлөөд ингээд орхичихъя. За тэгээд тэр фитнес гэсэн функцийг нэр заагаад өгчнө гэд ингээд орхичихъя. За тэгээд ч өөр цаашаа одоо баримжуултыг нас харъя. Тийм сэлгэмлийн одоо нийт боломж төр утгуу хэдгээс эхлээ хэд дээр дуусах вэ гэдэг энэ max гэдэг энэ аргумент дээр юм зааж өгөх хэрэгтэй байдаг. За одоо тэрнийг заагаад өгч. Нийтдээ 21 аймаг байж байгаа. Тэгэхээр чинь ингээд өгчөд болох юм байна да. Repeat дээр давтагт зүйл нэгээс нийтдээ нэг 21 удаа. За сүүлд нь яг энэ функцийн энэ max-ыг яг яаж чухам зааж өгч байгаа вэ гэдгийг тайлбарлалаа. Ref энд за одоо ч нь болохоор 21. За тэгээд бас л 21 удаа давтнаа гэд. За ингээд явна. За тэгээд өөр заагаад өгчмөр энэ юмнууд популяцийн хэмжээ тэргээд за энэ миний зааж өгнө гэх юм бол pop size гээл за сая 50 гэжсэн бол 100 гэж жоох ахиулаад заагаад өгчээ. За гэх мэтлээ ингээд өөр бусад энэ алгоритмын юунуудыг тэр параметруудыг бол тодорхойлж өгч болно. Crossover магадлал, мутаци магадлал энэ гэх мэтчлээ. За тэгээд энэс гадна нийт итерацийн тоог. За итерацийн тоо энэ дээр max iter гэсэн энэ лах шиг байна да. За шаардлагатай тодруулж үзэх юм бол энэ аргументуудын тайлбарыг нь үзэж болно. Өмнө ашиглажсэн учраас энийг бол бас ямар аргумент нь ямар хүү өргөрөлтэй вэ гэдээ бол тодорхой хэмжээгээр санаж байна. За max iter. Энийн жоох ахиухан за 1000 гэд өгчээ. За уул нь бүр ихээр ч өгвөл бас зохиомжтой баг. Гэхдээ энэ дээр үр дүнгээ түрхэн шиг харах чи гэд 1000 гэд итерацийн хатааг өгчээ. За тэгээд энд max гэдэг маань юу вэ гэхээр repeat гэдэг нэгийг 21 удаа давтнаа гэд нэгүүд 21 удаа. За энэ дээр 21 удаа явж байгаа. Эднэр нь юу гэсэн үг вэ гэхээр нийтдээ бид нар чинь 21 хотоор дайраад орж ирэх хэвээр. Тэгээд энэ одоо нэгээс эхлээд 21 хүртэл 1 2 3 4
гээд 21 хүртэл утгууд гэж үндсэндээ зааж өгч байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл эхний одоо тэр хамгийн эхний хот дээр ямар хотууд боломжтой вэ? Тэр бүх боломжтой хотуудыг зааж өгч байгаа гэсэн. Тэгээд тэр нь болохоор нөгөө дугаарлаад өгч гэсэн. Тэгээд дугаараар нь зааж өгч байгаа гэж ойлгож байна. За тэгээд хоёрдугаарт дайрах хот гэд бүхэл хотууд боломжтой гэд ингээд өгчээ. За ингээд ажиллаулаад гарч ирсэн үр дүнгээ бүгдээрээ энэ нэртэй объект руу хийгээд явчих. За энэс өмнө одоо нөгөө фитнес функц бичих хэрэгтэй болно. За энд бол тоон боловчны хувилбар дээр одоо нийт замын урт хэд гарч ирж байгаа вэ? Тэр замын урт зай. За тэрнийг л үндсэндээ тооцно гэсэн үг. За тэр түүнийг нь болохоор D гэд ингээд тооцоод явчих. За тэгээд нийтдээ Улаанбаатартай нийлээд бол нэг 22 ширхэг ийм хотоор дайрах ёстой. За ер нь бол хотоос хот хүртэлх зай тус бүрдээ хэд гарах вэ? Тэдгэрийг нь цуглуулад нэмээд авчаа гэдэг санаагаар л энэ кодыг бичиж байна. За distance. За давхар халттай л явж. Давхар индексийн халт гэдэг давхар дөрвөлжинтэй л явж. Давхар дөрвөлжин, дан дөрвөлжингийн ялгаа сэтэлт гээд янз бүрийн нэрийн ширээмийг бол таад нөгөө R-ын номноос үзэж болно. За ингээд. За гэхдээ энэ чинь нөгөө Улаанбаатараас энд нэг 21 гинтер гэдэг нь нөгөө 21 аймгийн төвөө хилээд байгаа. Энд 22 гэдэг чинь бол Улаанбаатараа оролцуулаад тооцож байгаа. Тэгэхээр эндээс орж ирж байгаа үндсэндээ энэ алгоритм маань ажиллаад манай фитнесийн функц руу аргумент дамжуулна гэсэн үг. Нөгөө ямар комбинац тухайн тооцож үзэх тэр комбинацаа дамжуулна. Тэр комбинацыг энэ фитнесийн функц дотроо x гэдэг нэртэй аргумент байна гэдэг ингээд үзчихье. X маань бол нэг 21 хүртэлтэй зүйл байна. За тэрэн дээр одоо эхлэл төгсгөл хоёрт нөгөө Улаанбаатараа хэдүүлээ залгаад өгч. Тэхийн тулд яах вэ гэхээр за ерөөс ингэчих болох юм да. Улаанбаатараа нэг дугаартай гэд үзчихье. За Займбаатар стургаас хамгийн ихэнд байрлаж байгаа. Тэгэхээр бусдынх нь дугаарыг нь хоошо нэгээр гүйлгэж өгөөд за тэгээд хамгийн сүүлд дахиад Улаанбаатар гэдэг. За ингээд Улаанбаатараас гараад янз бүрийн комбинацаар аймагуудаар сүлжээж тавхиад эргээд Улаанбаатарт орж ирж байгаа гэсэн үг. За тэгээд энэ хувилбарын хувьд нөгөө нийт зай маань юу болох нь вэ? За тэрнийг ингээд тооцоод үзье. Тухайн нэг хотоос гараад нөгөө нэг хот руу очих хооронд тэр зай одоо замын урт хэд болох вэ? Тэр болгоно ингээд бүгдийг тооцоод ингээд цуглуулах гэдэг. За ийм учиртай кодчиж. За ихлээр функц зарсан код ажиллуулчих. За ингээд тушаалаа өглөө. За энд ямар алдаа гарч юу? Энэ permutation сэлгэмэл гэдгээ буруутчихжээ тий. Яагаад тэрнийг анзаараагүй явчих. За фитнес энэ яагаад тийг урттай энэ гэсэн юм алдаа гарчив. Энэ функцаа буцаах утгаа марцсан биз дээ. Функц юм чинь нөгөө гарч ирж байгаа зайгаа оож буцаах хэвээр. За энэ дэр ягаад хасах дээ гэдээ авчих гэхээр энэ алгоритм маань цаана нөгөө мин өмчлөх бодлого бодож байгаа. Гэтэл бид нар чи нөгөө зайгаа тооцоод энэ дэр өгчөж байгаа. Тэгэхээр
Мин өмчлөх гэж макс өмчлөх бодлого бодож байгаа. Макс өмчлөх. 3 ярьж байна. За тэгээд энэ дээр болохоор нийт нөгөө тухайн тэр замынхаа уртыг тооцоод өгчөж байгаа. Тэгээд тэр зам бол бидний хувьд бол аль болох бага байвал ашигтай. Тэгэхээр хасах тоог максимчлаа гэдэг чинь бол зай бол хамгийн бага л байна гэсэн үг болно да. Хасах тэмдэг тавьчихад л минимумчлах максимумчлах бодлого бол солигдчихдаг. За инглээ. За одоо бол алдааг байчлах хаа. За ажиллаж байна. За 1000 итерац өгсөн. За одоохон дуслаа. За дуусчлаа. За гарч ирж байгаа үр дүн юу болох нь вэ? Бүгдээ харъя. За энд 5806 гэж ах чинь. За өмнө олж явахд чи энэс арай жоохон бага зай олдчихсэн да. Энэ манай итерацийн тоо арай багцсан уу. Гэхдээ ерөөдөө генетик алгоритм маань болохоор нөгөө цансруу хайлт тий алгоритм цаана бүх үйл маань сансруу байдлаар явж байгаа учраас зарим тохиолдолд шийдэндээ хүрч чадахгүй байх. Эсвэл зарим нэг онцлог шийдэн дээр очиод ингээд гацах тэнэх юм тохиолдолоос гарч ирдэг. Тэгвэл тэр тохиолдолд итерац хадаг дахин нэмэгдвэл за эсвэл ерөөсөө дахиад ажилуулчихсан ч бас болох юм да. Ер нь бол итерац хадаг жоохон нэмэгдүүлээд үзчих хэрэгтэй. За тэгээд мөн нэгэнд сансруу хайлт явж байгаа учраас хид хид дахин ажилуулад ч үзэх хэрэгтэй. За одоо юу болчих? За нэг л шийдэ олж өгөхгүй байх чинь. За одоо яг олдчихээ 5490. За өмнө бүр нэлээд олон итерац өгөөд хид хид дахиж ажиллаж үзэж байхад бол хамгийн багадаа бол ийм шийд олдчихсэн. За тэгээд тэр шийдэндээ энэ тохиолдолд бол хүрч чадлаа. За тэгээд одоо энэ дээр нөгөө эхлээд 4 дугаартай хот тэгээд дараа нь 20 дугаартай хот гэх юмш нөгөө хотууд маань дэс дугаараараа энэ дээр гараад ирж харагдаж байна да. Нийтдээ 2 боломжтой зам байж байна. Өөрөөр хэлбэл нэг гараад ирсэн замаараа буцаад бас явжлаа. Ерөнхийдөө зам гэдэг утгаар бол 2 чиглэлтэй 2 чиглэлтэй байна. Тийм учраас энэ дээр нөгөө боломж тийм 2 шийд олдож байна. За тэгээд яг энэ шийдийг ялгаад аваад ажиллаад явъя гэх юм бол бүгдээрээ ингэж болно result гэчээд энэ дээр шийд чинь solution гэд байдаг шиг санаж байна. За шиг биччихье solution. За энэ. Үндснээ бидний хаагаад байгаа нөгөө хаагур явах үе маршрут чиглэл маань бол үндснээ энэ дээр байж байгаа гэсэн үг. Түрүүчийн энэ маань болохоор нөгөө нийт туулах замын маань урт гэсэн үг 5490 км. За эндээс асуугтэр энэ бодлогоо нэрхэд ямархуу зам туулж шийдэгдэж вэ? Өөрөлдвөл энэ алгоритм нийлтэйг харуулсан диаграмыг бас сонирхоод хараад үзчих. 1000 итерац зааж гисэн. За ер нь 500 гэхэд ер нь бараг шийдэндээ хүрчээчтэй. Тэгээд тэрнээс хойшоо болохоор хамгийн сайн шийд бол хадгалагтаад явсан байна. За алгоритмын нийлт бол нэг иймэрхүү байжээ. Яах вэ? За одоо цаашаа өгдөрөө яг
ямар нэр ус бүхий яг тэр хотуудаар дайрах вэ гэдэг шийдэн дээр маань болохоор бахан тоонуудаараа харагдаад байгаа. Энийг нь хэдүүлээд тооцч үзье. За тэгэхээр энэ дээр нөгөө түрүүчийн бидний ярьжсэн provinces гэдэг нөгөө аймагуудын нэр бас ялгаад авцгаа. Тэр маань л хэрэг болно доо. Энэ дээр results solution. За энэ нэг зам нь авахтаар хангалттай дөө. Энэ чинь нэгдүгээр мөрийг нь тэр чигт авах юм байна. Нэгдүгээр мөр тэгээ бүх багна гэд. За ингээд зам гараад ирнэ. За болгон орхон тархуу сэлэнг баян үлгийн ус гэх. Тэгэл ийм дараалалаар явсараад хамгийн сүүл Төв аймгаар дайраад орж ирэх нь байна л да. За эсвэл Төв аймгаас гараад хинтэд орнод гэд ингээд ч явсан бас болох юм. За ингэж явсан тохиолдолд хамгийн бага зай буюу 5490 км зам тулаад орж ирэх нэ. За ингээд дүүгээр энэ удаагийнхаа энэ видео хичээлийг ингээд өндөрлөе. За та бүхэн энд үзсэн зүйлсийг дахин бичээд дуурайж ажиллуулж үзэж болно. За тэгээд энд байж байгаа чи болгож авч ашигласан дата энтриг бол энэ хөө видеоны тайлбар хэсэгт линк байрлуулаад тэгээд тэр линкээр дамжаад орох тэр хуудсан дээр байрлуулчихъя. GitHub дээр байрлуулах болно.